манай компани бол CU брендийн convenience дэлгүүрийн сүлжээг ажилладаг. Бид нийтдээ 300 салбар дэлгүүртэй. За түгэлтийн төв хоолны үйлдвэр гэдэг ийм дэд бүтцүүдийг ажилладаг. Нийтдээ 2800 одоо Монгол залуучууд ажилладаг ийм компани байгаа. За манай компани бол 91.7% нь бол Монголын хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүд хувьцааг эзэмшдэг одоо Монгол компани байгаа. За бид нар ер нь Солонгосын CU брендийн франчайз авсан одоо гол зорилго нь бол Солонгост байгаа CU-гийн 17,000 дэлгүүрт Монголын гарал үүсэлтэй бүтээгдэхүүнийг экспорт хийх юм зорилготой юм байна. За ингийн тулд хамгийн гол нь эхлээд Монгол дахь хүнсний нийлүүлэлтийн сүлжээгээ найдвартай болгох ёстой. Энэний тулд бид нэр сүүлийн 5 жилд ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар бид Монголын дотоодын 400 бэлтгэн нийлүүлэгчийн 250-аас 300 мянган ширхэг бүтээгдэхүүнийг өдөр бүр дэлгүүртээ түгээн борлуулж байна. За манай дэлгүүрээр өдөрт бол Улаанбаатар хот болон Дархан хотуудад нийлээд за 110-аас 120 мянган үйлчлүүлэгчд өдөр болгон үйлчлүүлж байна. За эдгээр үйлчлүүлэгчдийн маань орж иж одоо авдаг бүтээгдэхүүнүүдийн дотор бидний хамгийн их анхаарал тавьж байгаа зүйл нь бол шинэ хоол, шинэ хүнс байгаа. За энэ шинэ хүнсний, шинэ хоолны нийлүүлэлтийн сүлжээг найдвартай болгохын тулд бид нөр өөрсдийн хоолны үйлдвэрийг байгуулсан байгаа.